Монголын MJL радио 88.3 дэлгэн дээр суга тараалаас асууж байгаа хэм танд өдрийн мэндийг дахиургий. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут. Радиогийн 3 дахь студиэс хөтлөгч Анжгай хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шипийн нэвтрүүлгийг хөрөх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэндэ. Баярлаа. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Hello Brand, Mini Meat Snack буюу Hello Mini Salyam, за мөн Hello Өхрийн махан Jerky-гээр хамтран ажиллана. За мөн ширхэгжлэн тунгааж шижирлэн бүтээг сүрэтагаар гачуурт хэл хамтран ажиллана. За өнөөдөр мегмар гарагт хэдүүлээ манай гэр гэдэг юм сэдвэр ярилцдаг байгаа. За тэгсэн чи саяхан бид нар хизээ бууз ирлээ. Нэг мантун бууз ирсэн. Тэгсэн өнөөдөр манай гэрт байдаг зүйлсээс буузны жигнүүрэндээ хайртай гэж ярих юм байна. За ямар буузны жигнэр хэрэглэдэг байхаа? Манайх уу? Манайх одоо нэг тэр одоо хизээ үедээ нэг манайхаар тим орж ирсэн. Нэг нэмхэн. За. Нэг тийм доотлоо нэг суур бөөрнки ороод дахиад дээр нь ингээд тагтаа тавьдаг. Хоёр давхартай гэх юм уу? За тийм жигнөр хэрэгжилж байна. Яг одоохондоо бол. Тийм тэр гэхдээ ерөнхийдөө би нэг хектар тэр давхар мавхрыг нь доотлыг нь хэрэглэхгүй хоёр дахь бодлол төр чинь яг нэг давхраар нь тавихад л янзын болчдөг л доо. Нэг жигнөрн дотроо хоёр орно гэсэн үг юм уу те? Эсвэл хоёр тустай жигнөр. Дотроо нэг ийм бөөрнки за ороод дээр нь ахаад тагтаа нэг шиггийг тавьждаг байхгүй юу? Тэгэхээр сүүлийн үе зүгээр миний нөгөө мэдж байгаа жигнөрүүд болохоор зүгээр юм тустай жигнөрүүд дээр нь давхарлаад тавьдаг жигнөрүүд тийм биш. Тогоон дотроо бүр ордог жигнөрүүд нэг нь ордог гэсэн. Ямар материалаар хийгдсэн зүгээр төмөр. Миний тийм бүр багтаа санаж байгаа тийм тогоон дотор ордог байсан хөнгөн цагаан материалтай байсан санагдаад ах юм. Манайх бол никелтдсэн тийм төмөр байна. Никел төмөр байна. Юу яадаг гэсэн чинь хүүхэд ахад нэрээ манай ахынд яг нөгөө нэг юм бүр том кострол хөнгөн цагаан кострол тэгээд дотроо ингээд нөгөө нэг юм жижигэн давхраараа ингээд яг орчдөг тийм жигнүртээс нэг санал нэрээ. Манайх хүүхэд байхад бол нэг ийм тогоон дээр тавихад зориулагдсан юм бүрхээр шиг юм. За. Тэгээд дотор нь ингээд яг ингээд өөрөө ийм үд тэрэний бариултай. Үд тэрэний бариултай. Тэгээд дээр нь ингээд давхарлаад 3-4 давхар ордог үлээ дээ. Тэгээд дээрээс нь тагилчдаг. Тэгтэл юм бэ те? Тий одоо бүрхээр шиг гэдэг чинь бол ямар ч хамаагүй таардаг тогоо юм уу төмпөн дээр аваач тавьчдаг байсан гэсэн үг шүү дээ. Тийм байсан. Нэг хэсэг бүр гавын ганцаархнаа байх үедээ буузны будааг шигчний жигнөр шүү дээ. Тий хонцор. Тэр нь ч л хорхоо өөртөө тарсан бууз хийгээд идчихдэг л байлаа бас. Жохон багтаа би бас тэгжсэн юм байна. Одоо бол зүгээр энгийн төмрийг хэрэглэдэг. Гэхдээ сая нөгөө нэг онлайн шопуудаас би нэг юу загсан. Zefter гэдэг юм брендийн жигнүр загсан. Тэр нь болохоор тогоотой тогоон дээр хоёр давхар тийм жигнүртэй яг л одоогийн чиглэлтэй. Гэхдээ тогоогийн тусна салгаад ашиглаж болно. Ган гэж хэлэнгүүт нь л захиалсан л да. Сүүлийн үеийн зүгээр би супер жигнүр манад байхгүй л дээ. Гэхдээ хүмүүсийн хэрэглэж байгаа супер жигнүрийг нь харлаа. За. Нэг юм нэг агаар цэвэршүүлэгч гэж нэг юм байдаг лөө. Ингээ залгаад онгод гэдэг. Уур гаргаад байдаг. Тий. Бараг тэрэн шиг юм. Тийм үү? Тий. Тэгээд залгачдаг. Тэгээд дээдлээ ингээд яг тэр чиний хэлж байгаа шиг юм тусгай жигнүртэй тэгэд тавиал тагийн тавиад орхичдөг юм байна. Өөрөө тэр ингээд хэдэн градуст буцалхаа хэдэн минут болох ингээд тэгээд дуусангуудаа дин гэж мэгээд бас өөр молчлоо өдр гэдэг дохоо мохоо өгдөг. Тийм лүдийн жигнүр байна. Юун дээр нөгөө нийтийн хоолноор харж исэн бүр юм том дөрүүлжин сав бит юм билээ шүү дээ. Бараг юм хөргөгчиг. Тэгэл маш олоор жигждэг шууд татаж гаргаж ирээлээ байдаг тий. Мантон бууз бүгднгийн нэг талд нь доотлынхын листэн дээр мантон бууз, дээдлийнхэн листэн дээр зүгээр буудаж байж байгаа шиг. Одоо нэрийн нөгөө жим бууз гэдэг дээ хаа. За тий. Тэд нар чинь нэг модон чигнүртэй байгаа гэдэг үү? Хусан чим шиг. Тийм тэрийг яг айлд ашиглаж болт юм болов уу? Болно л доо. Яг тэрэнд таардаг тогоон байх юм бол тэрийг ашиглаж болно. Тэгээд тэр яг хүн хүнд нэг чигнүрийг өгчих нь амар штэ. Тий. Тийм тэр гэхдээ зүгээр би харахтаа тэр зүгээр тэр нэг юм жигнүрнээс гадна дахиад тэр чинь нэг тавьдаг юм жижиг калкин цааснуудтай байхгүй юу? За. Тэр нь байхгүй бол ашиглахад хэцүү байх. Доороо наалдаад идэг гэж. Доороо наалдах ч юм уу тэгээд угаад цэвэрлэхэд төвөгтэй эднэр
Тэгээ модл юм чинь тийм ээ. Тийм шүү дээ. Тийм болчих болов уу гэж бодчихсон. Илгээ нь богоносоод явчих юм шүү дээ. Угаагаа татсан. Тэг ямар ч байсан нэг тийм ийм доор нь яг таардаг ийм нэг калкин цаас байдаг шүү. Тэрнтэй байж ижил ашиглахгүй бол шууд модон дээр нь тавиад ашиглаж байгаа нэг бол бас жоохон төвхтэй санагдсан. Жигнүүрэн дээр буудаж ирнэхдээ та ямар нэгэн тийм цаас маас одоо хулдаас ч юм уу тиймэрхүү ашиглаж ийн эсвэл тийм даав мав ч юм уу. Үгүй. Зүгээр тосон Бууцныхаа яроолыг тосон дүрэл тавьчихдаг. Тий. Хөлтөө бууцыг штэ тий. Тий. Манай цагаан сараар юу хэргэлдэж штэ нэг тийм зүгээр хүнс өглөж явж байгаа л авсан юм л да. Буусны дор тавьдаг юм уу даав нэг юм юу яасан нэг юм сэрэн гэх юм уу тийм материал яг юуныхаа хэмжээгээр янз бүр идэм билээ. Тэр чи одоо тогоо нөгөө 25-та 30-та 32-та гэдэг янз бүр болчих штэ. Тэгээ 28-таг 2 шиг авсан. Тэгээд бууз жинж гарахад бол айгүй амар юм бэл. Тэр нөө одоо дээх нь үед байсан марл гэдэг юм шиг юм байна. Тэг бараг л марл шиг юм бэлээ. Тэг марл шиг бол цардсан юм шиг. Тэг цардсан марл шиг. Тийм юм байдаг юм байна. Тэр бол айгүй амар юм бэлээ. Тий. Хидэд угаагаад хэрэглээд ингээд тавиад хахад буусны угаагаад хэрэглэж бас болно. Болж илээ. Тий. Угаагаад хэрэглээд идэм бэл. Тэгэхээр буузыг бол ингэж сүлийн үсэж гинж ин да. Тэгээд ер нь бол хамгийн ихтэй би нэг 3 давхар жигнүүрл ашиглаж үзсэн юм байна. 3-аас дээшгээ болоод ирэхээр амар олон цаг л чанах бах та тий. Яа тийм бол. Дээх нь үед чинь Гөөгүй ер нь бол тэгээд битүүнжэл барьж явах юм бол тэр олон цагны хэрэггүй ш. Тэр тэргүй ямар дотор нь хийж чанж байгаа юм ш. Уур нь очиод болгож байгаа юм чинь. Уурных нь битүүнжэл алдагдахгүй байвал тэгэл яг л адилхан 15 минут болоод болно ш тэр чинь. Тэгэх юм болов. Би бүр яг олон давхар тавиг гэхээр айгаад идэв ш. Гүү. Тэр өстө хамаач авахгүй. Манайх тэр адилхан 3 давхар 4 давхар олуулаа байх үед чинь 3 давхар 4 давхар чигнэртэй л байсан. Тэгээд яг л нэг 10 минут болонгууд нэг бууз үнэртж эхэлдэг штэ. Тэгэл 5 минут болгоод гаргадаг штэ. Яг л тэгэл гаргана. Хөлдөө буузыг бол 20 минут дээр яг нэг үнэртэл тэгэл 25 минутанд гаргадаг штэ. Яг л адилхан тэр хэдэн давхар байна. Тэр байтугай дэхний үед чинь 200-ийн бошгийг ингээд юу яагаад тайраад жигнүр хийцэн ч байсан гэж байгаа юм. Тэгээд одоо ингээд нөө жигнүр хооронд нь одоо тэр чинь эхлээд тогоо байгаа штэ. За тийм. Тогооны дээдл нөө бүрхээр 200-ийн бошиг чинь тавигдлаа штэ. Тэнгүү тэнд чинь юм тогтох юм юу ч байхгүй штэ. Бараг 8% шиг юм тавиад тэрэн дээр эхлээд ихнийхээ жигнүрийг тавиад тэгээд голд нь аяг тавиад ахаа дараагийнхыг тавиад аяг тавиад дараагийнхыг тавиад тэгэл дээрэс нь янкит бүтээгээл тэгэл нэг юм нэг юуны аягны алчуур балчуур инээ тэрэ юмар ингээд чирлээ ахаад дээр нь жоохон ямбидо тагтаа бол дээр нь тоосго тавиад те ингээл ашигладаг байсан. Тэгээд гэх мэтэр л одоо жигнүүрний хөвсөлч одоо тийг олон янз байх нь байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ танад ямар жигнүүр байгаа юм бэ? Яагаад тэр жигнүүрэндээ хайртай байгаа юм бэ? Таны хайртай жигнүүрийн хамгийн ашигтай байдал нь юу вэ? Юунд хэрэгэлдэг юм бэ? Өөр юунд те? Буузнаас өөр юунд хэрэгэлж гин вэ? Тэгээд одоо буузны жигнүүр авахтаа хамгийн гол шалгуур үзүүлэлт чи юу юм бэ те? Ямар байвал чухал юм гэдэг нь. За ер нь тэгээд гэрт хідэн янзын жигнүүр байвал зүйтэй юм бэ? Тийм ээ. Одоо манайд бол хоёр л байна штэ. Нөгөө нэг будаа гişгчний нэг жижиг юм. Тэгээд том нөхөр хоёр байна л да. Манайд бол ганцхан л байгаа юм. За тэгэхээр хамтран ажиллагчаа танилцуулчаад эфирийн хооцсон нэ. Тийм ээ. Meet snack буюу Hello Mini Salyam, Hello Mini махан жирки. Өхрийн махан жирки хамтран ажилласан. За тийм. За энэ очир тагилсан энэ бүтээгдэхүүн за яг уу би ер нь ойрд яриаггүй шиг санагдаж байна. Очир тагилсан өөрөө яагаад ингэж чухал бид нар ингээ очир тагилсыг ингээд хэрэглэх нь зүйтэй юм бэ гэвэл очир тагилс компани дотоод хяналтын лаборатори гэж өөрийнх нь дотор нь байдаг. Орж ирсэн түүхийн үедээ болгон гарч байгаа бүтээгдэхүүнээ шалгадаг ийм хяналтын лаборатори байгаа юм л да. Энэ лаборатори нь үндэсний итгэмжлэлийн төвөөс дотоод хяналтын лабораторийн итгэмжлэлийн гэдэг ийм том диплом гэх юм, сертификат гэх юм хүлээж авсан байгаа юм. Энэхүү итгэмжлэлийг хүлээн авснаар эдний компанийн дотоод хяналтын лаборатори нь өөрөө Монгол улс даяар стандартчил итгэмжлэлийн тохирлын үнэлгээг хангасан ийм шинжилгээний хариу гаргадаг лаборатори гэдгийг ингээд тодтогоод өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо эднийх өөрийн бүтээгдэхүүнээс гадна бусад компаниудын бүтээгдэхүүн дээр ч гэсэн шинжилгээ хийгээд тэрэнд нь батламж гаргаж өгөх болцоотой болж байна гэсэн. Яг үнэ. Тэгэхээр ийм том одоо
үндэсний хэмжээний стандартын лабораторитой байна гэдэг нь өөрөө бид нар энэ компанид итгэл үнэмшлийг өсгөж байгаа хэрэг юм. Тийм. Юун дээр нь үйлдвэр дээр нь очиж үзсэн эднийх чи Б1 давхартаа, 1 давхартаа, 2 давхартаа гэд нийтдээ ер нь бол 3 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг юм баггүй юу? Б1 давхар руу н орлоо. Тэгсэн чи бүр аим шигтэй хүүтэн. За тэр том хүүтэн агуулгууд нь за энэ махыг бол яг ийм температурт хөлтөө хагаар хадгалах хэрэгтэй гэд температур заасан. За нэг давхарлуугаа гарч ирэнгүүтээ том тасалгааны өрөөнүүд байгаа. Тэр тасалгааныхаа өрөөг ингэж шинж агаад за энэ температураас гарч ирсэн махыг яг л энэ температурт гисэх хэрэгтэй гэд ингээд ерөөсө бүх зүйл стандартынхаа дагуу маш гоё юм байж дээ. Тэгээд яг ямар бүтээгдэхүүн хизээ хэдэн сард ирсэн гэдэг бүгднийг баталгаажуулдаг. Тэгээд нүдээр харсан учраас ер нь махан бүтээгдэхүүн авахдаа би дандаа очир тагсыг сонгодог болсон. За өнөөдөр бид хоёр ярих байгаа нь Hello Beef Jerky болон Hello Mini Salyam хоёрын хувьд бол Mini Salyam нь 20 грамтай, харин Beef Jerky нь бол 40 грамтай. Jerky гэдэг байгаа нь бол ийм хатаацсан мах шүү дээ, тийм ээ. За ерөнхийдөө ингээд заавал нэг хооллолоо даах шаардлагагүй. Гэхдээ нэг ийм нэг өл дарах гээд нэг амны зугаа болгоод ч гэдэг юм уу нэг ингээд нэг жоохон байцсан жагаад нэг өлсөж байгаа юм шиг мэдрэмж төрөнгөд жоохон юм үдчингууд ингээд нэг дарагчдаг штэ. Тийм үеүдд за жишээлбэл сургууль дээрээ, номын санд, ажил дээрээ, кино үзэхдээ ч гэдэг юм уу, найзуудтайгаа уулзахдаа, фитнес дээрээ, гэртээ, автобусанд, машиндаа, гал тэргэнд аялалд дугуйтайгаа ийш тийшээ явах үедээ зүгээр кармалчин. Энэ хоёулаа маш бага хэмжээтэй. Тэгээд зүгээр явж явах хоорондоо ч юм уу сууж явах үедээ зүгээр аваад идчих. Энд цаад болохгүй танд одоо ингээд заавал нэг ингээд сандал ширээ халбах хутга болоод байгаа шаардлагагүй ийм амрал бүтээгдэхүүнүүдийг ойлгож байгаа. Харин тийм юм байлээ. Сая холын замд явж байхдаа яг сонгож хэрглэж үзсэн. Тэгээ сонгож авахдаа юуг харуул зүгээр инхээр энэ ч өөрөө нөө хатаасан вакуумд зүүн учраас 1 жилийн хадгалах хугацаатай. Тэгэхээр худлаж авахдаа тэр вакуум нь алдагдчих уу алдагдаагүй вэ гэдгийг сайтар шалгах хэрэгтэй. Вакуум нь алдагдаагүй авах юм бол та 1 жил хадгалж болох нь шүү дээ. Тасалгааны температурд хийж байгаа шүү тэр чинь зүгээр л тасалгааны температур заавал өргөч биш. За ингээд та бүхэн GS25 болон бүх сүлжээ дэлгүүр хүнсний дэлгүүр болон очир тагнс компани нэрийн барааны дэлгүүрүүдээр энэ бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг нь 76 тэгтэг 75 30 90 20 75 30 гэдэг дугаараас аваарай. За Facebook нь болохоор Hello Brand гэж англиар бичээд тэгээд ороод дагаад ямар жанцантай ямар юм яриад байгааг маань илүү дэлгэрэнгүй мэдээрэй. Баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ очир тагнс компанид хамтран ажилласан Hello Mini Salyam, Hello Өхрийн махан Jerky байлаа. Баярлалаа. За баярлалаа. За эхний сонсогч холбогдсон маань 9111 өдрийн мэнд. За өдрийн мэнд. Баярлалаа. За ямар ч юм хэрэгжилж байна? Манай хотоо зүгээр нэг айлуудад хэрэгэлдэг доор тооготой дээрээ 2 давхар хэмжээгээр хэрэгэлдэг юм. Өөрөө дотроо тоогоотой юм байна тийм үү? Тий. За тэгээ сая нөгөө нэг ярьдаш нэг шүү хэлбэртэй дэдгийнүр. Таны утасны сүлжээ орж гараад байна да. Басраад болтгүй. За уцаа спикер дээр нь тавьсан байна уу та? Гүн. За одоо гайгүй болчихлоо. Ярихаар хатаад байна. Ярихлаар Европ шиг яриад байна. Байна. За одоо ярь да. Яасан та сүлжээ нуунаад байгаа юм хта. Зүгээр л уг надад тэгсэн зүгээр. Улаанбаатараа цахаа төвч явах юм тийм. За одоо тэр нэг олон листтэй жигнүүргээд байна. За тийм нэг гуанзанд байдаг том жигнүүр яриад. За тэрийг болохоор ажил дээрээ ашигланаа. За тэр чинь болохоор одоо би одоо нөгөө мантуу жигнсэн оромог мантуун бууз энгийн бууз бүгдийн жигнэ. Тэгээд дээрэс нь доороо ямар ч нөхгүй тийм нөгөө одоо жигнүүрийн нөхгүй тийм лист байна. За тэрэнд бас будааг бас их хэмжээгээр нь маш гоё агшааж болдог. Тийм гэсэн ш нэрээ. Тэр жигнүүрэн дотроо юу? Тий. Тэр гэртээ байдаг жигнүүрэндээ ч гэсэн доотлын нөгөө нэг калкин цаасаар бөглөж байгаа л будаагаа игээд агшаахлаар будаа нөгөө ямар төлөгдөнө гэсэн ойлголт байхгүй маш гоё агшдаг байхгүй. Зөө. Тийм тэгж бас жигнүүрийг одоо нөгөө гэртээ будаа агшаагч байхгүй плетгэн дээр шууд нөгөө галыг багсгаж будаа агшааж чаддгүй хүмүүс бол тэгж жигнүүрэн дээр будаа агшаавал маш гоё болдог шүү гэсэн санааг хэлчихэл болоо. Тэгээ жигнүүрэн дээр агшаахын тулд яаж агшаана гэсэн үг юм. За угаалаа. Угаалаа зүгээр л одоо агшаадагтай адилхан усын яг ижлэгэн хийн. Тэгээ гол нь доороос ус нь гоочхоргүй л байх болно гэсэн үг. Хэдэн минут будаа нэг 20 минут байхад ер нь ямар ч асуудал болчихдог шүү. Ер нь дококондоо ч хийчих болох юм байна шүү дээ, тийм ээ? Дококонд зайтай бараг болохгүй хаа. Суулттай тийм
лист байдаг ш Дукокны. Тэр болох юм шүү. Тийм лист нь гэхдээ Дукокнд бол болохгүй л те. Нөгөө шарж байгаа болохоор температур нь өөр юм байлгүй. Тийм. Нөгөө шингэнийг маш хурдан ууршуулад будаа чинь болохгүй гэсэн үг тийм. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээ. Дурсамжид жигнүрийг нь асуух байсан юм да. За яах вэ? Нэг тийм дурсамжтай жигнүр өгдөө шүү дээ. Би бол айгүй сайн санддаг юм. Манай өвөөгийн одоо тэр баян шуун дэсэн өвөөгийнх зүгээр ингээд тогоондоо ингээ хийдэг хоёр юм бариултай нэг одоо ста бараг 200-ийн бошигны таг шиг юм аа мангар их бууз хийгээл аваачаал тавьдаг. Тэгэл тагийн тавиал дээр нь бараг нөө юутай дагтаа цайн байгаа тавиал ухаандаа тэр одоо уур гарах юмыг л багсгаж л байсан байлгүй дээ. Тэгэл тооцох хүртэл оруулж ирэл тавьчихдаг байсан. Тэгэл гаргаж ирэнгүүт нэг л ингээл нэг юм халуун юмнаас хүн гаргаж ирэл тавиал идэр нэг уур савсуулаад нэг гонттой бууз өнөртүүлэл тэгдэг байсан. Гонттой бууз гэдэг гой санагдчихлаа. Дурсамжид жигнүр бол тэр л байна. Ийм дөө дээр мэр биш тогоон дотроо ороо суурилчдаг тийм. Одоохийн лайвын голоор гараад байгаа энэ зураг таны нөгөө яриад байсан жигнүр юм уу? Ой, яг. Яг. Тийм байгаа үстэй. Яг нэг юм нэг агаар чигшүүлэгч шиг юм байгаа үстэй. Тэгээ хуванцар юм ба штэ энэ чинь тий. Тийм. Оо энэ наалтан малдан гэж юм байхгүй гэсэн шүү. Оо тийм үү. Тийм наалтан малдан гэсэн тийм теорем бол байхгүй л гэсэн шүү. Хуванцар болохоор хүнсэнд гайгүй гэдэм бах та одоо хүнсний хуванцраар л хийдэг үү тий. Хүнсний хуванцраар л хийхдээ өгжил тоглоомны хуванцраар юм. Түрүүн бид нэг Туркийн нэг жигнүр айгүй сайн наалддгүйгээ сонссон. Энэ нөгөө нэг наалддгүй хариулын тавнууд эдэн штэ тефлон гадаргуутай гээд жигнүр ер нь тийм гадаргуутай болт юм болов? Нөгөө нэг юунууд эдэн штэ наалддгүй хариулын тавнууд тефлон гадаргуутай гээд тийм жигнүр ер нь байт юм болов? Тийм тефлон жигнүр нь тэрний хэрэг юу ах вэ? Тийм болов. Тийм ястай нөгөө нэг юу лээ. Ялахгүй юмнаас ялахгүй юм дээр тэгж химийн бүтээгдэхүүнийг одоо дипломны чинь бас л ингээд хэрэглэхгүй одоо цаашдаа дипломд дипломдохгүй гэл тэгээ одоо Европын чинь бол баг тэр чигээр зөвхөн ган хайруулын тав руугаа шилжээл тэгэл түлээл хусамдаж мусамдаал сууж байгаа гэсэн шүү дээ. 9-17 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За. Ямар жигнүр хэрэглэж байна? За одоо ямар жигнүртэй байна гэртээ? За би одоо манай хотод 7-8 жил хэрэглэж байгаа. Энэ нэг зүгээр нэг ингийн нэг жил тийм нэг жигнүр. За манайхтай л адилхан юм байна тий. Тэгээ нэг 3 доороо тогон дотроо нэг суугдаа дээр нэг бариултайг нь тавиад дээр нь бариултайг нь амсалтай нэгэд тавьдаг. Яг л мөн л байна л да. Яг л манайхтай адилхан юм байна тий. Ерөөсөө манай буус би ерөөсөө ямар ч бууз зэгээс наалдахгүй шүү дээ. Тийм үү? Би зүгээр досож мосхгүй тавьдаг зүгээр л. Тий. Яаж тэгээд нөгөө авахтаа юу яадгийг би доогоор нөгөө нэгхэн юм төмөр юм юу хавчдаг гатараа доогоор ингээд ирэхдээ жоохон хэрэг гулгуулаад одоо тэгээд ч нэмэр байхгүй л наалддаг юм да ер нь бол. Гэхдээ танд нэг шийдэл байх шиг байна. Мэдгүй би өөрөө бууз зардгийг бас гэртээч бууз хийж идэх өөрийнх нь зардаг буудыг хийж идэх. Манай яг л одоо тийм танахтай л адилхан нийлж игнүр тэгэл би наалддаг учраас заавал тийм нөгөө нэг тос мосонд дүрж мөрж тавьж ижтэлээ сэтгэл санаа амар авахд ч гэсэн амар байдаг юм уу. Тийм. Хөөе та бууз зардаг гэлээ дээ. Тий. За тэгвэл ямар юунд хэрэгэлдэг? Одоо энэ гэртээ хэрэгжилж байгаадаа хэрэглээд тэгээ гаргаж зард юм уу? Эсвэл бүр нөгөө юм том жигнүр ашигладаг уу? Үгүй би зүгээр өөрөө энэ хөлтөө буудаа дэлгүүрүүдэд борлуулалтаа хийдэг. Өөрийнхөө идэхтэй ч өөрийнхөө зарж байгаа буудыг хитэн заримдаа ч өөрөө гэртээ гараад хийж иддэг байхгүй юу? Яг нөгөө заримдаа нөгөө цэгийн буудаа амтгаа ээж яахгүй бол заримдаа хүн амт янз бүрийн хэл хам хийж штэ ийм болоо тийм болоо. Гэхдээ өөрөө амтгаа дагавар хийгээд ямар юун дээр алдаа гарсан уу юу гэдгийг мэдэхгүй болдоггүй байхгүй юу? Аюултай. Үнсний бүтээгдэхүүн учраас. Тэгээд нэг тийм жигнүр дахиад нэг том жигнүртэй байдаг байхгүй нэг юм нэлээд том тоогоо дээр нь болохоор нэг 2 том толгоо чанахад зориултай дээр нэг гурил мөрлөө жигнэх зориулттай тийм бас нэг том жигнүртэй олон хүн ороод ирэхэд давхар бас 3 жигнэр багтахгүй бол тэргээ давхар жигнэх маягтай тэгэж яв. Тийм юм байна. За хоо одоо нөө эрт урд цагт хамгийн дурсамжтай жигнүр юу байна?
нөгөө нэг дээр үеийн Орсын нөгөө нэг дундаа ята нэг хөнгөн цагаан чигнүүр л өстэй. Тий одоо ингээд нөгөө нэг бариул дээр нь тавиад дээш нь явуулчихгүй. Яг манад байсан. Яг. Тэгээд бид нар яасан ч гялгарууд хэрэгэлдэг байсан. Одоо бодсон ч ерөөсө мөнгөний гялгарууд хэрэгэлдэг байсан юм байлээ. Одоо ингээд бодоод тахад. Тэр чинь нэг бүрхээр штэ. Бүрхээр шиг юм байгаа штэ. Тэгээд нэг төмпөн дээр тавингуудаа доотлих нь болохоор яг ингээд сайхан суурлаад таарчдаг. Тэгээд дээдлүүдийн болохоор бариул дээр нь тавиад явцдаг. Тийм тэр чинь бариулч суурин чулуу явчих. Яг үнэ. Мөн л байна л да. Тэр бүрхээр маш гялгарууд хэрэгэлдэг байсан юм байна. Тэр айл болгонд байжээ тий. Айл болгонд технээсээ гялгараа санагдаж байна. Орсын ганц орж ирж байгаа бүтээгдэхүүн мэдрээ хэрэгэлдэг бүтээгдэхүүн байсан юм ч ерөөсөө. Манайх ерөөсөө гялгарууд хэрэгэлдэггүй байсан. Заавал яг тийм дослол тавьдаг. Нэг бол хөлдөө бууцыг бол зүгээр усан дүрэл тавьчихдаг байсан шүү дээ. Заавал тослох шаардлага байхгүй. Доотлын усан дүрэл тавьдаг. Маш их ууд хэрэгэлдэг байсан. Одоо бодоод хахад яагаад их ууд хэрэгэлдэг байсан. Одоо маш их ууд хэрэгэлдэг байсан. Тэр юутай жигнүүртэй яалчгүй уут хэрэгэлдэг байсан юм байна. Тэгэхээр буу жигнэрээ л гялгарууд хаачлаад нүхэл дээр нь тавьдаг байсан. Ерөөс яагаад ч юм бэ. Тэрээ. Дандаа тэгж хэрэгэлдэг байсан. Одоо ингээд бууд ямар өдөр бол гэдэг юм шүү. Одоо нэр шиг ямар. Тийм ээ. Бууд ч нод ховрох шүү харин. Ховрын бараас одоо чи бид нар чинь өсгөрөөл би ч одоо өглөө бууд өдөр бууд орой бууц тавьдаг өсгөрөө. Ерөөсөө байнгын бууд хэд. Хажуудаа байнгын буудтай сайхан сарнаа. Сарны бочгүй. Ямар та буутаараа өсөө явж явах юм байна. Йоо болдоггүй жигнэ ичээс ингээд одоо буутаа бараа машин траачаал явжлаа л тэгээд. За. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Жигнүргүүгээр бууз жигнэж идэж байсан гинөө. Жигнүргүүгээр жигнэ гэж юу яах вэ? Жигнүргүүгээр зүгээр чанжил идэх гэсэн үг үстэй. Тийм шүү дээ. Нэг бол шарж идэж болд юм байлаа. Бууцыг бол шарж болдог. Шарж иддэг тэр чинь бас гоё юм байлаа. Хурдан. Тий. Юуны манай баруун аймаг руу ер нь бол ганц нэг айлууд бол яалтчгүй дандаа усанд чандээ. Бууза. Танаа баян өнгөрийнхэн бол ерөөсөө нэг сардлын махаараа 1 гектар хар махта банш чи буудч биш тэр чи банш. Тэгээд чанангуудаа зүгээр ингээд шүүж авчираад төмпөнд тийгээ за ийдгээд урд тавьчихдаг. Би төдий олон жил амьдрахтаа хаста ганцхан тийм байл харсан шүү баян. Яг усан чандаг ганцхан л харсан. Яг чандаг. Яг чандаг шүү би. Би бас баян онгод очих болгондоо тэр банши чи идчих юмсан. Харин усан чанд шорж явах эвгүй юм байлээ. Далын жигнүр гэдэг байсан гинэ. Нэрэ тийм байна. Тэр өстой айл болгонд байсан. Одоо ч эднэд байгаа гэж ш заяа. Ямар гоё юм те. За манай өвөөгийн тогоонд 6 толгой багтдаг байсан гинэ. Нилээн том тогоо баг шүү. Жигнүр ямар үнэтэй вэ гинэ. Энэ манайх зараагүй шүү. Байна. Байна. Сайн байна өдрийн мэнд. За өдрийн мэнд. За. Ямар жигнүр хэрэглэж яах юм? Одоо манайх физикээр эрэгтэй хүн болохоор галаа одоорог төхөөд байдгүй байсан. За. Тэгээ сүүлийн үед одоо яг одоо физик гихтэй ганцаа эрэгтэй болсон одоо дан эмэгтэй. За. Тэгээд ихнэрчээ. Дараа Мартинан ихүрсэн байгаар яхахгүй яг хоол төхөөс дарахгүй болох юм байна. Тэгээд тэр манай бууз жигнээд байна уу? Тэгээ бууз жигнээд өөрөөр хэмжээд нэг тааруулаад хоол хийх. Тэгээ манай ихнэр энэ Туркээс Коркмаз гэдэг тэрний жигнүрийг авсан ган жигнүр илээ. Өөр юм илээ. 3 давхар айгүй хөөх нэмгэн овор багтаа. Өөрөө доороо тоогоотой юм байна тийм үү? Өөрөө тоогоо шүү. Доороо жижиг тийм нэмгэн тоогоотой. Тийм. Тэгээд тэгж тэр чинь ус хийж дээр нь тавихгүй бол тооных нь ёроосоор нөгөө юу ган. За. Тэг. Их айгүй гоё юм илээ. Тамарсан хэрэг 3 жил 4 жил явуулж байна. За. Доороо наалж маалтахгүй айгүй гоё гам тийм юу тий. Амартай болохоор тэрх зүгээр жигнүр хэлээ. Санаж байгаа бол ямар хүн нэшэр авч ирсэн юм бол? Тухайд 300 мянгаар авч ирсэн гэдэг юм шиг манайх. Тэгвэл бас нэлээд чанартай юм байх юм байна. Тий айгүй чанартай юм байлээ шүү. Тийм байна. Ковидын өмнө авлуу дараа нь авлаа. Эхнэрийг ууртайхан шиг тэр жигнүрийг бариад зогсож ивэл холдсон дээр шүү тэр чинь. Тэр хар зогно шүү. Тэрүүр тоглох эвгүй юм болно шүү дээ. Тийм өөдгөө те. Балаа юм сануулж яхин та одоо. Их гоё жигнүр үлээ тэр бол. Коркмаз гэдэг Туркийн тийм юутэл юм лээ. За өмнө нь ямар жигнүртэй вэ? Өмнө нь одоо чинь өмнөх юугийн жигнүрийг санахгүй.
Хүүхэд байхад бол манайх яг л саяны тэр орс чигнөр хэрэгэлж байлаа. Тэр нөө хөнгөн цагаан жигнөр. Хөнгөн цагаан. Тэр айл болгонд байжаа тий. Бараг ингээ усаас тараагаад өгсөн юм уу хайш. Ерөөсөө байсан юм шүү. Тэр хоршооны дэлгүүр мэлгүүрж өгдөг гэсэн шүү дээ. Тий. Тэр үеэр л одоо хэрэгсэн шиг байна. Бүх айлт байсан юм шиг байна. Тий, бүх айлт нэг шиг айлт байдаг байсан шүү дээ. Тий. Тэр ямар нэгэн инженерийн бас нэг багын дурсамж санаа орчлоо. Тэрч. За. Ярил л та. Тий. Манай хамаатны цагаан сарадад манай хамаатны нэг ихч нэлээд одоо хөлтэй манай дэрдээ. За. Манай хэрэгтэй болоод тэгэл яг нэг яралт нэг чинь бууж игэн жигээр тэг би яг нэг хөлтөөр яг үлссэн байгаад боосны яралт нэг гурд байдаг шүү дээ. За тий. Тэр нэг хүмүүсийг яваг бас нөгөөдгийг хамж идэв. Аавтаа загнуулж идэв. Турж өгч байгаа амьтнууд чигээд тэг нэ тэг. Хөө амьтнаа санаа зовхгүй юм уу гэдэг. Тэр уг нь бас айгүй өл дарддаг шүү дээ. Гоё амьттай тий. Айгүй гоё амьттай. Дээдлийнхаасаа тэр тоолоо илүү гоё амьттай. Хөөхөн хөл дарна шүү дээ бас. Тэр үчээд 90 он мачаад бидний хүүхд болсон. Аа яа ч хүн томны чаглаагаар хөөгд хардаг байсан. Тэр гоо дурсамж гэнцэтрээ тий. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөлөө. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Өдрийн хамт олон жишээ. Баярлалаа. Хөөе би баларсан ахаа ингэж штэ. Онлайн шопоос Zepter гээд жигнүүр авсан чинь тогооны ёроол нь айгүй зузаан ус нь удаан буцалдаг бууз төвхөр хэлээдээс дахиж жигнээгөө тэрний учрыг олох юмсан мэддэг хүн байна нөгөө би яг энийг захиалсан штэ. Ингэсэн. За. Наад чинь нь штэ нөгөө плет чинь хоёр янз байгаа штэ. Ямар плетик үлээд. Нөгөө тандгүй савын тавьсан. Нэг плетик нь болдгоо байхгүй юу? Тэр альч сав таардаг гэж нэг плетик байгаа. Тэр тийм керамик нэг нь керамик плетик нөгөөх нь ямар плетик үлээд ингээ хоёр янз байгаа шүү дээ. Тэрний нэг нь тийм зузаан ёроолтой юуг чаддаггүй байхгүй юу? Нөгөөх нь болохоор зүгээр ямар ч хамаагүй тэр зузаанч байсан болдог. Тэгээ би бас нөгөө нэг айлш тий. Юу аваад анх бас тийм нөгөө зузаан ёроолтой битүү чанагч аваад. Тэгээд нэг плеткэн дээр болоог байхгүй юу? Би бүр аргаан бараад бүр за ёстой энэ муу хөөргийг өстой. Хаян баян дээрээ тулсан чи харин плеткнээс уусан байсан шүү. За жоохон санаа амарлаа. Яг үнэ нэг нь индукц нэг нь керамик шүү. Индукцтэй нэрээ. Тийм. За нэвтрүүлгийн индукц нь болдгоо ч үлээ яадаг ч үлээ тэгдэг шиг. Индукц чинь бүх савыг таньдгүй маа гэдэг сонио. Тийм. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллахаар ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтээв гачуурт хийл ажиллаж байна. За энэ ингийн гэсэн би зүгээр хүмүүсийг жоохон сортотойхон байгаад эдний үн одоогийн байдлаар бол нэг 4 саяас 4 сая 400 мянган төгрөг байгаа юм байна. Метр квадрат нь. Энэ үед нь авчих юм бол энэ баригдад дуусаад хаус болоод хүн дотор нь амьдрахуйц болонгуудаа 6 сая болдгийн гинлээ эднийх. Тийм учраас тэ ингээд одоо урдчлаад захиалгаа өгөөд ингээ авчих юм бол та ерөөсөө тэ ингээд метр квадрат дутмаас сая 600 мянган төгрөгийн хонжоо зөхөх гэж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол тийм. Дөрвөр хэмжээ нь бол 84 м квадраттай 2 давхар 4 өрөөтэй ариун цэврийн өрөө болон хувийн гаднаа backyard гэж нэрлэдэг тийм хувийн эзэмшлийн талбайтай хүмүүс ч нөгөө мах цаг шараа зогсдог штэ. Нэг бол ингээд сөдрөвчд төр хийждэг, савлуур тавиад хүүхдэд тоглуулдаг тийм газар хүртэл байгаа. Их ам гэдэг чинь ерөөсөө тэр гачуур чигээрээ яваад нөгөө 2 давхар дэлгүүрийн эцсийн бодол гэдэг штэ. Тэрнээсээ хоошоо эргээд нэг километр жоохон гарантай юм уу? Орхон юм байл л шүү дээ. Их ам гэсэн ам харагданлаа. Тэр тэгээд дээшээ өгсөд нэлээ өндөрт нь байгаа гэсэн эднийх ийм нэг налог таруулаад гоё ингээд тэгштэд барьсан гэсэн тий. Зөө. Тэгвэл байгалийн гоё орчин байх нэ тий. Эхний дөрвөн захиалагч нь метр квадрат нь 4 сая байхаас нь захиалгаа өгсөн гинэ. За тэгвэл 5 болон 6 дахь захиалагч нь 4 сая 400 мянгаар захиалгаа өгнө гэж байгаа. Тэгээ 2025 оны 4-р улиралд эхний 6 айлын хаусныг түлхүүрийг гардуулж өгөх нөхцлөөр хүлээж авах юм байна. Хүмүүс чинь ингээд нэг хөгштөө хүүхдүүдэд агаарт байлгана гэдэг ингээд хотоос гарч байгаа шүү дээ. Ер нь бол хотоос зайдуугаа байр аавна гэдэг чинь бол тийм л учиртай. Тэнгүүд эднийх болохоор хүүхдийн насны ангиллал тохирсон тоглоомын талбайтай за дээр нь яг ингээд цаанаас нь суйрлуулад өгсөн стандарт газрын теннис болон саксны талбайтай гэж байна. Ямар гоё газрын теннис гэж. Газрын теннисний талбай гэдэг чинь бол
жинхэнэ одоо ингээд турын бари хөдөлгөөний дутагталд орлоо морлоо гэсэн хүмүүс үнэн л ярьж идэг бол газрын тээс тоглож явах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тий. Хаан банк болон Төрийн банкны ногоон зээлээр 20% урьдчилгаа байршуулад 1.2% хүүтэй 10-аас 20 жилийн хугацаатай авах боломжтой гинэ. Надад энэ нөхцөл нь аягүй гоё таалагдаж байна. Заавал ингээд 30% урьдчилгаа гэхгүй 20% урьдчилгаа байршуулж байгаа маань 1.2% хүүтэй юм байна. 10-аас 20 жилийн хугацаатай гэдэг чинь бид нэр ямар нэгэн дарамтгүйгээр ийм гоё байршилт хаустай болох боломжтой юм байна гэсэн үг шүү дээ. За ер нь тэгээд та ингээд ганцаархнаа хаус барина гэх юм бол бохрио яаж шийдэх вэ? Цэврусаа яаж шийдэх вэ? Харуул хамгаалтаа яаж шийдэх вэ? Инээ тэрэгэл зөндөө юм ингээд асар үнэтэй болчт юм а. Тэгэхээр энэ нэгдсэн харуул хамгаалтын систем, нэгдсэн цэвэр бохрийн системтэй тэгээд эднийх чинь бүр 100% нарны одоо эрчим хүчийг ашиглаад 100% цахилгааны төлбөр төлөхгүйгээр хүртэл амьдрах бололцоотой гэж байгаа шүү дээ. Ийм бололцоотой, сөөгтэй, клаб хаустай 8 нэрийн дэлгүүртэй энэ хотгоныг сонгороо. Танаас өмнө Rocket Bag-ийн гэр бүл лав сонгогдсон байгаа гэсэн. Тэгэхээр тэр мундаг орчин үеийн сүрхий залуу муу юм лав сонгоогүй л байх гэж бодож байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр 77194488 гэсэн дугаараас авна. 77194488. Харин сошиал фэйсбүүкийн хувьд бол гачуурт хийл гэдэг латинаар бичих юм бол гараад ирэх юм байна. Надад би баг ингээд сонирхож орж үзээд захиалга өгчмөр л харагдлаа. Ер нь ийм лагаар жоохон юу сонирхоод байгаа байхгүй юу? Зөв. За баярлалаа. Үн хэмд байгаа дэр нь захиалъя гэж хамгийн түрүүнд бодлоо шүү. Сэрхэгчлэн тунгааж шижирлэн бүтээгүйс өрөөтэйгээр гачуурт хийл манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллалаа. Та бүхэнд баярлалаа. За ашгүй баярлалаа. Сая пилеткээс солисон одоо жигнэж үзье гинэ. Тийм шүү. Тэр нэг индукц байж байгаа дараа нь керамик руу шилжсэн шүү дээ. Тийм. Индукцд болдгоо байсан шүү. Тэгээд. Тий. Одоо хамаагүй болсон баха. Одоо зүгээр ажиллах баха. За эфирийн усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утас руу залгаад жигнүүрнийхээ талаар хэдүүлээ ярья. Ямар сайн байдیں, ямар муу байдیں, сольсон бол яагаад сольсон, ямраар сольсон гэх мэтчлэн тий. Манай найруулагч нөө хулсан жигнүүрийг өгцөн байна. 20 см, 24 см, 27 см гээд ингээд бас янз янзын хэмжээтэй байдаг юм байна шүү хулсан жигнүүр чинь. Манай худалдаанд байгаа л юм байна. Манай найруулагч олж ирээд тавьсан байхыг бодоход. Өндгөө жигэнчт юм байна. Тэрнээс гадна одоо шиш миш гэх мэтчлэн маш олон төрлийн зүйлийг жигнэж шүү дээ. Тэр хавч хүртэл жигэнсэн байна. 88 тэгнэ өдрийн мэнд. Өдрийн мэнд. За танах одоо ямар жигнүүртэй байгаа вэ? Манайх одоо түрүүний залуугийнхан холбогдсон шинэ Коркмазын жигнүүртэй байна. Коркмаз гэж сая энэ манай Туркид амьдардаг мөнх чаргал бичсэн байна. Хамгийн үнэтэй брэнд гэж шүү. Энэ их сайн манайх одоо хурмаа ихтэй л ихнэр хамаг савсуулга Коркмазын сав авсан. Тэгээд жилээс жилд нэмсээр байгаа одоо ер нь нилээ хэдэн Коркмазын савтай болсон. Төрлийн юм байна. Дүү чанагч тэгээ нөгөө том жижиг костролнууд нь тэгээд жигнүүр нь комора. Тийм комора байх. Айгуу сайн байдаг. Нөгөө пилетик индүүгч болохоор Коркмазын жигнүүр энэ сав нь айгуу сайн таардаг байхгүй юу. Тэгээ нөгөө индүүгчийн пилетик чинь өөр айгуу хурдан халдаг болохоор газнаас хурдан халдаг байхгүй юу. Нөгөө тогн тэмнэлттэй болохоор ер нь гайгуугийн лавж хэргэлдэг байхгүй. Тэгэл индүүгч тэр керамик гэдэг нь керамик гэдэг нь болохоор бүх савнд таарна. Гэхдээ нөгөө халалт нь удаан байдаг байхгүй юу ер нь. Тэр индукц чинь гэхдээ нэг зарим савнд үнэхээр таардаггүй тийм тэр чинь болохоор нөгөө индукцд зориулсан савнд таарна гэхээс индукц нөгөө ёроол дээрээ байдаг шүү дээ. Яг үнэн тийм ээ тийм. Тэрнийг харж ирээд саваа сонгохгүй болдгүй юм байлаа. За. Тийм тэгээд анх тэр нөгөө бас пилетгээ авахтаа хүртэл саваа барьж очиж индукцэн дээр нь ажиллах нь үгүй юу гэдгийг шалгаж үзчихэж авч илаа. Найдвартын дээр шүү дээ тий. Ус. Тэгээд тэр нөгөө нэг хамгийн гоё тайлбарладаг нь болохоор газ чинь юу н керамик чинь болохоор эхлээд ширмэн халаад тэгээд доторх нь халдаг. Индукц чинь болохоор шууд ус руу халдаг. Тэгээд ус нь халдаг. Тэгээд айгүй хурдан буцалдаг. Богино долгионых болохоор тэгдэг юм шиг байлаа. Бүр айгүй хурдан халдаг. Тэгээд тогон дэмнэлттэй. Манайх өмнө нь болохоор нөгөө солонгосын нэг том хөнгөн цагаан жигнүүр нэг том тогоотой тийм жигнүүртэй байсан. Тэгэл ер нь тэр нь тог их үрдэг. Тэгээд пилетгийн ч бас нөгөө керамик байсан болохоор
Энэ юу бүтэхгүй юм байна гэж байранд орохдоо бүгдийг сольсон доо. За. Танаас авах нэг хамгийн чухал шипи байна. Энэ бол найдвартай араамд нь хийгээрэй л гэдэг юм шипи. Тийм байна. Барьж очно гэдэг чинь бол хамгийн зөв шипи шүү дээ. Өмнө нь танах тийм шипид чигнүүртэй байж бүр урд хождын илэр бадларын тийм одоо дурсамжтай нэг тийм тэр бол бас байгаа нэг аав ээжийн хэрэгжилж ийсэн бол Орос нөгөө нэг 3 давхар хөнгөн цагаан уу? Цэцгэн бариултай юу? Тэ. Өвөөмэгийн хэрэгжилж ийсэн бол нэг дээр бас нэг хөнгөн цагаан савыг давтж агаад нэг хавтгаа болгоод нэг тогоон дотроо тавьчихдаг нэг жигнүүр байдаг байсан. Миний нөгөө яриад байгаа ч л дээ. Өөртөө цоолоод ингээ бариул хийцэн байдгийн те. Утас сур мураар бариул хийцэн. Ч юм уу нэг ичгэ хөөрхөн бариулж хийцэн байдаг. Тэгээд нөгөө гурилан наалтаа алхах шийддэг байдаг. За. Залхуу бөөсний гурил идэл их гоё да. Манусын юу юм бэ дөө? Адилхан л түүхнүүд. Нөгөө сонсогчдоо бас хэлэхэд тэр коркмаз нь нэг найдвартай газраас нь давхгүй бол бас хуурамч ороод ирсэн байна гэд манай эхнэр бас тийм шипи хажуугаас өгж байна. За. Тийм нөгөө нэг E-Mart юу оргил хоёроос голцоо авч ирсэн дөө манай. За. Тэднийх найдвартай нэгэл. За. За хөлбөсөн баярлалаа өдрөө сайхан өнгөрөөсэй. За. Сая хэлсэн чи яг сонссоо. Манай бага хахад бас нэг ах их юу яадаг байсан юм байна. Тэр одоо төмөр жигнэр байсан юм уу? Ямар ч байсан бор өнгөтэй. Эсвэл жигнэсрээ тийм болсон уу? Тэнгүүт ингээ гав гавтгай мөртлөнгөөсөө яг ирэмгээрээ ингээ нэг юм нугалсан юм шиг ийм хүрээтэй тийм жигнэр байдаг гэсэн. Нэг тийм одоо хүрийг нь харахаар нэг юм хөвөө шиг ч юм уу те. Тийм ээ. Тэр чи яг нэг том тоонд нь томдоод болохоор гадна талын нугалчихгүй юу? Нэг дээр үед бас нэг тийм жигнэр байдаг байсан юм а. Одоо хятад таас л орж ирсэн байдаг байсан байлгүй дээ. Доогоороо ийм 3 ширхэг төмөр листтэй. Одоо ийм юутай 3 ч юм уу 4 ийм төмөр явцсан. Тэгээд хоёр талтай бариултаа. Дээд талтай болохоор ийм бор өнгийн ийм модтой. Бор өнгийн модтой. Санжи бор өнгийн модтой тийм жигнэр бас байдаг байсан шүү. Одоо хаяа нөгөө нэг хиттийн TikTok үзэхээр нөгөө хөдөө байгаа айлууд нь яг тэр жигнөрөө хэрэглэж байгаа гэдэг. Тэр чинь нэг 5 мм ч юм уу зайтай ийм моднуудтай тийм жигнөр байдаг. Их бас хитэдээ айлд би харж л байсан. Тийм жигнөр байдаг л байсан. Арай л модны жигнөр ээжтэй тухайн үедээ бол тийм байна тий. Агч үеийн гэх юм уу? За баярлалаа энэ дөрөд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Эдтэй хүн айгүй хэрүүлийн чанартай юм бичсэн байсан. Би тэрийг уншиж өгч. Ийм сэдвээр эмгтээчүүд холбогдмаар байна. Ирчүүч халчихнгаа болмоор байна. Сэдвтэй баймаар байна гинэ. Тэгээ өөртөө холбогдоод ороод ирж ямар зовлонтой. Орж ирэхгүй байж орж ирсэн хүмүүстэй хэрүүл хийгээд байгаа. Надад бас хамгийн инээдтэй сэтгэл цэцгтээ нүур тулж үзсэн байна гэдэг. Яг ч юм болоо гэхгүй юу. Хайд сүдсэн. За манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ очир тагаас хамтран ажилласан халуу миний салиан болоо халуу өхрийн махан жирки болоо. За мөн ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтээв гэсэн маш гоё уриатаагаар гачуурт хийл хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээгүй амсараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эхэр өргөжлөх болно. Баярлалаа анжаахаа. За баярлалаа.